За миний YouTube channel Талтай Морил. Өнөөдрийн бичлэгнээр би та нартай цуг 100% хаяна. Өмнөх бичлэгнээр би 100 юм өрөөнөөсөө гаргаж хаяна гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь будгийн зөвхөн нээлээд 100 юмуд хайсан. Тэгээ ийм бичлэгнээр би чадвал 100% гаргаж хаяна. Та нар өмнөх бичлэгийг үзэх бол би доор линкийг тавьчих. Та нар эхэлж тэр будгийн бичлэгийг үзээрэй. Би 100 будаг хайсан. Тэгээд хайсан гэж өрөөнөөсөө гаргасан. Тэгээ өнөөдрийн бичлэгнээр бол би 100 хувцснаас гаргаж хаяна. Тэгээ яагаад би имжлэг хийж байгаа вэ гэвэл би амар их юм цуглуулад байдаг. Ерөөсөө за энийг дараа нь өмсчих юм чинь дээ гэж бодсоор байтал ингээд 2 жил, 3 жил зүгээр ингээд байгаад байдаг. Миний хувцснууд ч юм уу будагнууд тийм болохоор би жоохон шинээр эхлэх хэрэгтэй. Тийм болохоор хэдүүлээ шууд бичлэгэндээ орцгоё. За энэс эхэлж харах юм бол харагдаж байна. Энэ хоёр болно. Миний хоёр балтай байгаа. Миний GoBig-ийн хоёр балтай байдаг. Энийг би ямар ч өрөөнөөс гаргав. Энэ бол шив шиг. Тэгээд би энэ төрсөн өдрөөр надаа бэлгэнд авч ирсэн. Тэгтээ энд жил байж та. Тэгээд энэний юм нь бол би өмсдөггүй. Надад цогтгүй. Мэдгүй надад тэгэж гоё харагддаг үгүй гэсэн мэдгүй. Тэгээд ямар ч надаа би нэг өмсөөгөө тэгээд би ерөөсөө өмсдөггүй юм костюмын хүүхднүүд. Тэгээ энийг би өмсөг удсан болохоор тэгээ одоо бас 100 дуусгасан. Энийг доош нь. За дараагийн нь бас адилхан би энийг бас жилийн өмнө авч ирсэн. Энэ бас ялх нагаа. Бас нэг юм костюмны хүүхдэг. Энэ үг нь амар надад таалагдсан л да. Энэ хэлбэр нь. Тэгтээ бас надад би нэг өмсөг амар удсан. Тэгээ энэ миний стил биш. Би ер нь иймэрхүү хувц өмсдөггүй. Энийг бас гоё. За дараагийн гаргах юм бол юм байна. Энэ бас би энийг барыг гимнаст явж байхдаа авч ирсэн баг. Тэгээ барыг нэг ганц 2 удаа л өмсөж ирсэн. Гэхдээ би энийг одоо хизээдээ өмсөх байсан гэдэг. Тэгээд ерөөсөө өмсдөггүй. Яг авч үлдээ яг. Энэ би авч үлдэн гэсээр агаад энийг барыг 5 жил 4-5 жил энд байлгацлаа. За дараагийн бас нэг юм костюмны хүртэй. Тэгээ бас ярих юм байна. Энэ надаас амар таалагддаг. Уг нь бол хэлэх нь амар хөрхөө. За энийг авч үлдэх юм лөө. Нэг костюмны хүртэйг авч үлдвэл энийг уг нь авч үлдэх юм лөө. За би энийг авч үлдээ. Тэгээд харж агаад бүр болохгүй босож ирээд энийг бас гаргаж болно. За дараагийн би энийг Монголоос авч ирсэн. Тэгээд энэ бол амар хөөрхөн гоё. Гэхдээ би бас энийг хизээдээ яаж өмсөх юм мэдгүй. Тэгээд энэ гоёлын юм болохоор энгийн үед өмсөхгүй. Тийм болохоор энийг бас гаргачаа. Тэгээд өмсөхөр бол дээшээ буцаж гаргаж байна. Тэгэхээр миний сахин бүтээгтэй амар удаан өмсөх гоё. 2 жилийн өмнө өмсөжсэн баг. Тэгээд миний ганцхан сахин бүтээг болохоор тэгээд өөр сонголтгүй. За ямар ч гэсэн арай багсчлаа. Тэгээд доошоо энэ гутлын юу лугаарай. Тэгээд доошоо явах юм бол хамгийн ихэнд энэ хондол EGM-с авсан. Тэгээд одоо энэ жоо багцсан. Тэглээж амж жоо сондоо. Тэгээд дараагийн гарах гутал бол энэ байна. Энэ зүгээр юм энгийн гутал. Гэхдээ миний хөлөө ямар холгоод байдээ. Тэгээд ерөөсөө би өмсч чаддгүй тийм болохоор энэс гаргахтай. Энэ өсөйдөө гутал. Тэгээд энэ амар өндөр. Энэ дээр алхаж чадахгүй. Тэгээд ерөөсөө алхаж чадахгүй. Тийм болохоор энийг за тэгэхээр энэ хувц биш. Гэхдээ бас гарах юм. Миний MacBook-ийн гэр нь бас хэрэггүй гаргаж байна. Энэ би MacBook амар олон жил хэрэглэсэн болохоор энэ одоо туслах юм уу? Хэрэгтэй юм уу? Энэ зүгээр ингэж байгаа л байна. Энэ зүгээр хоосон сав байна. Энийгээс гаргаж байна. Энэ амар өнөх гоё өсөж байгаа. Гэхдээ би энэ дээр олоод өмсөөгөө. Гэтэ энэ жилээс өмснө. Нийсийн сав энэ хэрэгтэй юм болоо. Миний бол хэрэггүй баха тий. Угаасаа ийсээ зарахгүй юм чинь энэ хэрэггүй болохоор энэ тэр миний GoBig GoBig надад 3 копи байдаг. Нэг нь хар, нэг нь цагаан алтан. Тэгээд нөгөөх нь бол
Цагаан тэрнээл ягаа. Би нэг шинэ камера ингэж таньж байгаа болохоор миний бичлэг жоохон сонирн байж магадгүй шүү. Ингээд амар гэрэлгүй тэгээд жоохон сонин гэрэлтэй би камераас сурах гэж хичээж байгаа. Гэхдээ яг одоохондоо сайн сурч амжаагүй байна. Эхний шүгэн дотор надаа миний оруултнууд байдаг. Тэгээ оруултнууд дундаас за хаяг оруулт гэвэл энийг гаргана. Энэ барыг даавал энэ ингэж нүмердэг. Би нүмердэг оруултанд амар туртай. Өмнө амар цуглал байсан. Тэгээ өмнө бол ингэж өмсчтэй. Амар хөрхөн. Энэ хаяхгүй яах вэ? За боллоо. Алер. Энийг бас хэрэглээг бодсон. Гэхдээ ингээд надад таалагддаг тийм болохоор тэгээд байлгаад идэв. За нэг юм. За оруултнаас өөр хаяад авах оруулт байхгүй. Дараачих нь бол миний гоёлын өмднүүд, тэгээ шортнууд ч юм уу тиймэрхүү юм байдаг. Эндээс харах юм гэвэл энэ ийм өмд жоохон зураастай материалтай. Гэхдээ энэ надад томддог. Тийм болохоор bye. За дараачих нь шүүг бол өмдтэй. Миний джинс өмдтэй. Тэгээ ихнийх нь бол би ер нь өмдтэй джинс өмдүүдээ хийсэн байгаа. За энэ зүгээр юм хар джинс өмд. Тэгэхээр надад таалагдгүй юм бол ингээд надад яаж авдаг нь одоо юу гэдэг надад яаж ингээд байдаг нь таалагдгүй. Миний хэлбэр. Тийм болохоор энийг гаргая. Тэгээ би бас дөнгөсөө нэг шинэ хар өмд авсан. Тэгээ би доотлын ингээ хайцалсан. За дараагийн гарах юм бол энэ уунамар хөөрхөн джинс. Доотлын bootcut. Надад энэ жон томддог. Байлгасараа тал ингээд хэдэн жил байчлаа. Тэгэхээр энийгээс гаргачээ. За дараагийн шүүгээ бас өмднөх. Энийг бас би гаргана. Энэ бол Levi's-ийн джинс. Тэгээ амар гоё. Гэхдээ надад томддог. Дандаа томдчихсан. Тэгээд дээгүүр амар томддог. Тэгээ бас ингээд нэг тийм бариун биш. Тэгээ би нэг удаа янзлуулсан чинь бас ингээд амар сонин өнгөөр янзлцсан. Тэгээ янзлан ч гэсэн гоё болоогүй. За дараагийн өмднөөс Levi's-ийн өмд. Энэ надад бүр амар таалагддаг. Гэтэ бас дээгүүрээ би амар томыг авсан. Яагаад гэвэл би мэдгүй. Гэтэ амар ч би амар томыг авсан. За би танаас дөнгөсч үзэл. Гэтэ би нэг хаяхгүй л дээ. Би хүнд өгч магадгүй. Гэтэ ямар ч өрөөнөөсөө шүүмс гарч байгаа. Гэтэ надад энэ өмд амар таалагддаг. Нэрэ. Тэгээ би ингээд тэлээ зөөсөн ч гэсэн ингээд амар нуугтраад амар гоё болго. Би энэ өмдийг өөрөө 3 жилийн өмнө авч ирсэн баг. Тэгээд тэр үед би жоохон байсан. Тэгээд яг яаж өмд авдаг, юу бодох хэрэгтэй ерөөсөө мэдгүй. Тэгээд зүгээр захиалаад авсан. Тэр жоохон харамсалтай. Гэхдээ тэгээд шүүгэнээсээ харах юм бол дараагийн өмд нь энэ би бас өмсөг амар утсан. Тэгээд байсаар идэл. Эдэн жил боллоо. Энэс гаргая. Дараагийн шүүгэл авах бол би тамрын увц. Тэгээд би тамрын увцсан басаа би хамгийн ихэнд энийг гаргах юм. Тэгээ энэ бол ийм Adidas-ын өмд. Дээгүүрээ амар том. Надад таалагддаг материал нь амар гоё. Тэгсэн мөртлөө амар богино. Тийм болохоор надад ингээд багтаад аим шаагдаг. Тэгээ би нэг ерөөсөө газар өмсч чаддгүй. Тэгээ дээгүүрээ ийм ирцэнгүй болохоор надад амар томдоддаг хийцээрээ. Тийм болохоор энийг гаргая. Дараачих нь бол энэ өмд. Надад яагаад ч юм хоёр байдаг. Тэгээ нэг юм гаргая. Нэг нь бага артмаар, нэг нь том артмаар. Би том артмаар энэ гаргая. За тэгэхээр дараачих шүүгэн рүү явцгаая. За хамгийн ихний шүүгэнд нь бол миний юунууд байгаа. Ор хүнчлийн даамнууд юм бол тийш орохгүй. Дараагийн шүүгэн дотор бол гэрийн хувцсанд байна. Энэ бол ийм бодвол цамт. Энэ бол жоохон багтцсан. Тэгээд би нэг өмсөг усуудж байна. Тэгэхээр энэ гаргая. За дараагийн цамт бол энэ Adidas-ын цамт. Тэгээд би энийг доотлын нэг таарсан. Би энийг ямар удаан хэрэгэлсэн. Гэхдээ бас сүүлийн үед бүр хэдэн сар жил хэрэглээгүй. Би түрүүн бас хайлт хэлсэн. Тэгэхээр би энэ хувцсыг бүр хаяхгүй. Тийм болохоор битсэн зураа ингээд хуцаагаар хайлаа юм шиг санагдаад би хуцаа ингэж янзлаагүй амар удаж байгаа. Тийм болохоор заавал юм хэрэгтэй ингээд гарах юм байгаа. Цамцнууд минь надад ингээ хамгийн их байдаг юм цамцны гэж магадгүй. Цамц бие тавирын цамц. Тэгээд цамцны амар их. За эхний сайхан бол энэ амар хөөрхөн цамц. Гэхдээ би энэс хэдэн жил өмсөөгүй. Энэ амар гоё ингээд
мөрөн гарцсан. За би танаас нэг өмш үзлээ. Ингээ хайх үгүй мэдгүй юм болохоор өөрөө ихэл өмсч үзтээ. За энэ хайх юм аа. Уг намар хөөрхөн. Тэгтээ би асуудаан өмсөөгөө. Тэгээд өмсөхгүй юм санагдаж байна. Би зүгээр нэг дотроо мэдрээд байна өмсөхгүй гэдгээ. Тийм болохоор энэ хайх. Энэ бол ийм HMS авчихсан бол хэдэн жилийн өмнө авчихсан бодвол аимшиг цамд. За дараах нь бас юм цагаан ийм эд гарсан цамд. Тэгээд би нэг бас HMS авчихсан өөрөө хайчилсан. Энэ болохоор бас хизээ ямар өмсгөө мэдгүй тэгээд бас өмсөв ам бодож байгаа. Хай. За дараач хам бол энэ Adidas-ийн ийм цамд. Тэгээд энийг бас хэдэн удаа өмсөж байгаа. Ерөөсөө өмсөөгүй. Энэ шүүгэн дотор миний жоохон гоёлын подолт юм байдаг. Гоёлын ингээд зүгээр хэрэгэлдэг. Гэхдээ энэ бас хайхан байгаа. Энэ подолт стасгийн энэ хай. Тэгээ энэ дараачихнаас стасгийн ийм подолт тэгээ бас хай. Тэгээ дараачиххан бол бас нэг юм цагаан подолт. Энэ материал нь жоохон хатуу надад таалагдсан. Тэгээ дараачих нь бол ийм Nike подолт уус танилцуулаад. Гэхдээ энэ надад жоохон багтцсан. Тэгээ өмсөж авах хэцүү байдаг. Би ер нь подолтнууд өмсөхдөө надад ингээд томцсон подолт өмсөх амар дуртай. Гэхдээ энэ багтцсан л жоохон өмсөхөд хэцүү байдаг. За хамгийн доотлын шүүгэн маань бол миний гоёлын юм байгаа. Гоёлын. За энэс гэдэг. За миний харцаа хамгийн ихний гарах нь бол ийм хар палаж. Тэгээд би ер нь палаж өмсөхгүй. Тэгээд ийм амар ийм том хар палаж өмсөхгүй. Дараагийн гарах юм бол энэ ийм палаж, энэ бас хар бариун палаж. Гэхдээ энэ надад амар олон жил байсан. Тэгээд ерөөсөө өмсөв байгаа. Подолт нуруу нонгохоо зугаа. Гэхдээ энэ зүгээр хар ингэ нуруу нонгохоо. Тэгээд надад нэг таалагдгүй. Би нэг ч удаа өмсөж байгаагүй. Тэгээд дараагийн гаргаж харах юм бол энэ ийм хав хар бариун подолт. Надад ийм подолтнууд амар таалагддаг. Би ийм юмуд дандаа өмсдөг, жинс өмсдөг. Гэхдээ энэ надад жоон багтцсан. Тэгээ саяны харын яг цагаан надад байдаг. Тэгээ бас яг адилхан багтцсан болохоор өмсөж хэвчээдэг. За энэ дараагийн бас энэ цагаан подолт. Энэ л амар гоё ингэж явдаг. Гицээр бариун биш. Тэгээ дээгүүрээ гараараа амар бариун хөтлөг, эзээр амар бариун биш гэж жоох санаардаг. Энэ бас гоё. Дараачих нь бол ийм улаан подолт нэг гартай. Гэхдээ энэний асуудал нь бол энэ бол амар том арцмаар миний арцмаар ерөөсөө биш. Дараачих нь бол ийм мөргүү подолт. Энэ нь амар гоё. Гэхдээ бас надад жоон багтсан. Дараачих нь бол угнаас амар хөөрхөн. Би нэг ганц 2 л удаа өмсөжсэн. Гэхдээ миний стил биш юм байлээ. За дараачих нь бол нэг юм жижигхан бас мак. Тэгээд надад таалагдаагүй. Өмсөөгүй. Одоо энийг ч гэсэн гаргач. Би энийг бас амар олон жил болчихлоо. Им саарал бас ингэ яг адилхан. Өнгө надад таалагдахгүй. Надад зөвхөдгүй юм. Тэгээд энэс гаргач. За энэ шкафнууд маань болчихлоо. Тэгээд хэвлээ одоо юу л гаргацсан. Би энэ дотор уушнаа бас гаргаад байна. Тэгээд хэд болсны хонорт жоо байж байгаа хэлж өгье. Дотор уушнд ажиллажлаа. Тэгээд нэг олон болоогүй. Тэгээд нэг 45. Заавал 50 хүргэе. Болоо. 50 хүргээд тэгээд дуусгая. За энэ дотор бол миний биеийн таймрын техникийг. Тэгээд энэ бол амар. Ямар ч ихнээс нь харъя. За энэ ямар ч хаяа. Амар тод ягаа. Тэгээд энэ гараа. За ийм подолкын саксны би өмнө саксуулгахдаа ийм макнууд амар хүмсдэгсэн подолконд ингээд таараа тачдаг. Гэхдээ би энийг одоо юусоо өмсөхгүй. За энэ шорт байна. Энэ шорт ингээд хөсөө гараад байдаг. Тийм болохоор энийг хаяа. За энэ ч гэсэн бас тийм подолк. Гэхдээ бас амар багтсан. Тэгээ уг нь бол миний нөгөө шилдэг тоглож авсан подолк байхгүй юу? Гэхдээ данс тэгээд одоо ингээ өмсөхгүй юм чинь. Хахаа. Энэ бас нэг тийм подолк ингээ бас таарсан. Багтсан таарсан подолк. Бидний ингээ хадгалаад байсан. Гэхдээ одоо нэгэнд өмсөхгүй юм чинь.
Тэгээ би сакс тоглосон ч гэсэн эднэрийг өмсөж тоглох болохоор. За энэ Adidas-ийн ийм бэлтгэлийн марк амар баруун амьсгал чадахгүй. Гэхдээ гизээрээ баруун биш мөртлөө яг энэ хоолоор бүр амар баруун. За энэ миний Nike эртүүд би Nike эртүүднүүд нэг дуртай биш аа. Тэгвэл Nike эртүүднүүд ингээд амар богинохон юутай дээгүүрээ богинохон тэгээд ингээд дээш татвар амар ятгаатай. Тэгээ бас тийм амар баруун биш урт. Тэгээд энэ бас жоохон хуурч надад шинэ нэг Nike бас эртүүс байгаа тийм болохоор энийг гаргачаа. Би нэг удаа зүгээр палажин татвараа өмсөх гэж авсан. Гэтэ надад өөр юм палажин татвар өмсдөг тийм эртүүс байгаа. За дараачих нь бас ийм хайлтсан подолк. За дараачих нь бол ийм Nike Mac. Тэгээд энэ мөнгө алдсан. Тэгээд бас тийм баруун биш болцсон. Тэгээд сүүлж явах ийм подолк бас нэлээд хожимлон бинээс хэрэглэх бодож байна. Шийдэж. За хэдүүлээ хэдийн юм дээр ирсэн гэж хараад байна. Таймлаа. Хажаа өөрөө хараад. Өөрөө гаргахаар юм байна. Байх баха. Би нэлээ их юм гаргачлаа. Би уг нь нийт 100 юм гаргая гэсэн чинь одоо 157 юм гаргачлаа өрөөнөөсөө. Гэтэ миний хувьд энэ бол амар сайн хэрэг. Тэгэхгүй бол ингээ хуцнуудаа бүхэнд ингээ байлгаад ах юм бол байгаа л юм хэдэн жил байгаа л юм тийм болохоор энэ удаа өрөөгөө янзлсан юм чи гоё хэрэглэхгүй юмудаа гаргаад тэгээд хэрэгтэй юмуд авч үлдээ. Тэгээд их зайтай болгоно. Тийм ер нь бодолтой энийг хийж байгаа. Гэхдээ ер нь ингээ бодлоо би 50 дэх хуц гаргачлаа. 100 дэх гоо сайхан юм гаргачлаа. Тийм л их зайтай боллоо. Тэгээ танаас энэ хоёр бичлэг таалагдсан байна. Тэгээ танаас таалагдсан бол лайк дараарай, коммент хийрэй, subscribe дараарай. Тэгээ бас зүгээр үзэж болно. Тэгээ хэдүүлээ дараагийн бичлэгнээр уулзцгаая. Баярлалаа.